Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Шинэ нэрийн сургуулийн зүгээс багш, сурагч, эцэг эхчүүдтэй мэдээлэл хүргэх зорилгоор подкастыг эхлүүлж байгаа юм аа. За энэ удаагийн дугаарын эхний зочноор Кембрижийн олон улсын шалгалтанд топ үнэлгээ авсан сурагч Ану, сурагч Инх Мэргэн, за бэлтгэсэн багш Ариун Гэрэл нарыг өргөн оролцуулж байна. За юуны дөрөнд та бүхэндээ одоо Кембрижийн олон улсын шалгалтанд топ үнэлгээ авсанд сургууль хамт олон за мөн сурагчид эцэг эхчүүдийнхээ зүгээс одоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. За Кембрижийн олон улсын шалгалтанд топ үнэлгээ авсан анх хэний сонсон те. Тэгээ анх сонсоод бас ямар сэтгэл өртөж төрсөн бэ? Тэр үед эхлээд багшаас угсаа сонсч байсан. Тэгмээд багш ингэж яг A-star гэж явуулдаг байхгүй би яг ямар дуу авсан бэ гэж. Тэгэлсэн чинь би тэр үедээ нөгөө дараа нь яг хэдэн он авсан гэдгийг ирдэг гэдгийг мэдхгүйгээр A-star гэдгийг сонсоод за топ аваагүй юм байна гэж бодоод жоохон тэрэндээ урам хугарч байсан байхгүй. Гэхдээ бол A-star гэдэгт баярлж байсан л та. Тэгээд хэд хоногийн дараа яг хэдэн он авдаг гэдэг задаргаан ирдэг гэдгийг мэдээд багш ингэж Ану топ авсан байна гэж англи бүртээ биччихсэн байхгүй. Тэгэл би тэр үед амар баярлалаа. Гэл дотор бүр ингээл үгээр хэлмээргүй тийм өдрөм сурж байсан. Тэгээ тэр үед яг ээж автаа цуг лагерын машиндаа байжсан. Тэгэл шууд тэрийг хараад ээж аваад хөөе би ингэ топ авсан байна гэж хэлээл. Тэгэл гэр дүр ингээл надад амар бахарч байна гэл. Тэгэл бас маа найзууд бас гинт бүүнөрөө бас баяр хүргэе дэр гэж хичээл. Тэр нь бол амар гоё өдрөмж байсан. За Инх Мэргэний хувьд би харах шалгалтын менежерээс сонсч байсан. Тэгээд тухайд бол өөрөөр маш их бахархах сэтгэл төрж байсан. Тэгэл англиуг орж ирэл топ авсан гэж бүр ойрлож орж ирж байсан надад та сандаг. Тэгээд тухайд өөрөөрөө бахархаад хичээл юм болт юм байна гэдгийг ойлгоод тийм юм авсан. За тэгэхээр багш Ариун Гэрлээс бас дараагийнхаа асуултыг асууя. Тэгэхээр энэ Кембрижийн олон улсын шалгалт ер нь хэдэн түвшинтэй байдгийг, сурагчид ер нь хэдгээр ангиудад бас энэ олон улсын шалгалтуудыг өгдөг талаар та бас хуваалцаач. За Кембрижийн хөтөлбөрийн хувьд бол одоогийн сургуулийн маань түвшинд бол IGCSE, AS-A-level гэсэн ерөнхийдөө 3 түвшинг судалж явж байна. За IGCSE бол ерөнхийдөө Кембрижийн үндсэн суур хөтөлбөр гэдгээр бол явж байгаа. За энэ дээр бол бид нар бол хамгийн ихний хараа хүүхдүүд 9-р ангиас эхлээд IGCSE-ийн шалгалтыг бол өгөж яваад 10-р ангидаа математикаас босоод бүх хичээлийн өөрийн сонгон судалж байгаа хичээлүүдээр бол шалгалтыг өгч явж байгаа. AS түвшний хувьд бол 11-р ангидаа сонгон судлаж өөрийнхөө сонирхож байгаа хичээлүүдээр бол өгнө. IGCSE-ийн түвшнээс ялгаатай AS-A бол ерөнхийдөө агсан түвшний шалгалтууд гэж явж байгаа. За тэгэхээр асуултаа бас лавшруулад асууя те. Тэгэхээр энэ Кембрижийн олон улсын шалгалтын нөгөө үнэлгээний талаар те хэдэн түвшинд хүүхдүүдийг үнэлдгийг тэгээд манай хоёр сурагчид маань бол нөгөө топ дэлхийн топ гэдэг юм үнэлгээ авсан байгаа шүү дээ. Энэ талаар та бас тодруулаад. За ерөнхийдөө Кембриж бол тухайн жилийнхаа хүүхдүүдийн хийж байгаа гүйцэтгэлээс нь хамааруулаад нэг төвшинчлүүд ингээд тогтоочтой. За тэдээс тэдэн оноо авах юм бол A+ гэдэг ч юм уу те. За тэгээ A+, B, C, D, E ангрейд гэх мэтлэн нэлээд олон өсгөн нэлээтэй бол явдаг. За яг хоёр сурагчийн маань хувьд топ скор авч байна гэдэг нь бол ерөөхдөө тухайн шалгалтыг 100% гүйцэтгэлтэй хийж байгаа тохиолдолд тэр бол World in the Top гэдэг үнэлгээгээр үнэлэгдэж болоо. Ямар ч нэгт алдаа гарахгүй гүйцэтгэнэ л гэсэн үг санаа. Олон улсын ер нь хөтөлбөрийн хичээл ингээд та бол нэлээд хугацаанд бас заалаа те. Ерөнхийдөө ямар арга барилаар хичээлээ зохион байгуулдаг бэ? За яг миний хувьд туршлагаас гэх юм бол одоо яг ажиллаа 8 хичээлтэй ажиллаж байгаа. Тэгээд AS-ийн хөтөлбөр, IGCSE-ийн хөтөлбөрийг ерөнхийдөө нэлээд судалж агаад яг анхны бүр яг 6 дугаар ангиасаа бэлдээд өгөөсөн хүүхдүүд маань бид нэр өмнө нь бол яг өөр багшаар ингээд бэлд суурин явуулж байгаа дундаас нь ордог ч юм уу тийм болоод байсан. За тэгээд тэр процесс донд яаж исэн бэ гэхээр би 2 жилийн туршид болоод судалгаа хийжсэн яг энэ хөтөлбөр дээр бүр яг дипломныхаа ажилд зориулаад хүүхэд ер нь яг яаж амжилттай суралцдаг юм бэ? Яаж яг Кембрижийн шалгалтанд илүү амжилт гарах вэ гэдэг талаар судалгаа хийгээд ер нь бол яг тэндээс гарч ирсэн процесс болоод хичээлийнхаа зорилгоос хамааруулаад багш бол сургалтын загварыг гомдчтой зохион байгуулах ёстой юм байлээ. Тийм дүгнэлтэнд бол хүрчээсэн. Тэгэхээр яг миний гол баримтлаад эднэрийг хэрэгжүүлж явсан зүйл бол
одоо яг багш төртэй сургалт гэж ярьдаг шүү дээ. Багш ерөнхийдөө яриад ингэхээс шууд сургалтын загвар явахаас илүүтэйгээр яг хичээлийг зохион байгуулахдаа одоо асуудал шийдвэрлэгч гэдэг юм уу, тэгтээ сургалтын загвар гэдэг ч юм уу ингээд арай өөр байдлуудаар ерөнхийдөө сургалтыг зохион байгуулж явж исэн. Тэгээд тэр байдал маань бас тодорхой хэмжээнд хүүхдүүдийг бас амжилтанд гаргахад нөлөөсөн болов гэж. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн маань хувьд бол одоо багасаа эхлээл таавал дагнаж хичээлээ зохион байгуулаад ингээл явсан гэж ингэж ойлгож байна тий. За тэгэхээр манай хоёр сурагчдын хувьд одоо шалгалтанд бэлтгэхдээ тий ямар стратегийг бас баримталсан бай, бас хүүхдүүдэд шалгалтанд бэлтгэх гээд юун дээр илүү анхаарах ёстой санагдсан талаараа бас хуваалцаач тий. Би болохоор ээсийн шалгалтандаа бэлтгэхдээ гол төлөв пас пейпер дээр ажиллаж явсан. Тэгээд нэг пас пейпер ажиллачаад алдаануудаа маш сайн шалгасан. Топ оноо авахын тулд одоо оноо болгоомжтой. Тэгэхээр онооны талуудын бүгдийг сайн харж шалгах хэрэгтэй. Тэгээд алдсан алдаануудаа бүгдийг цуглуулад яагаад алдсан бэ гэдгийг бичээд тэгээд бүгдийг нэг файл болгочихсон. Тэгээд яг шалгалтанд авахаас 7 өдрийн болохоор бүгд нь одоо дахиж бодож одоо алдсан алдаанууд дээр дахиж алдахааргүй болсон. Тим стратеги одоо шалгалтандаа бэлдсэн. За анугийн манууд. Миний хувьд ч гэсэн их мэрэгтэй адилхан пас пейпер бол нэлээд ажиллаж байсан. Тэрэн дээр нэмээд яг алдаж магадгүй гэсэн одоо математикийн нэр томьёонуудаа бүгдийн жижигхэн тусдаа дэвтэр гаргаад тэрэн дээр яг алдаж магадгүй гэсэн зүйлсүүдээ бүгдийг бичиж тэмдэглээ. Тэрийг одоо пас пейпер ажиллахдаа мэдгүй асуулт байх юм бол тэрнээсээ дахиж нэг сөхөж хараад ер нь нүдэлж одоо тэрийг чэйжлэх юм уу? Тиймэрхүү байдлаар бас нэмэлтээр юм хийжсэн. За тэгэхээр ариун гэрэл өгшин маань хувьд бол 8 жил тий одоо энэ олон улсын математикийн хичээлийг үлгэнэ зохион байгуулж байна тий. За бас шалгалт өгүүлж байгаа тий хүүхдүүдэд. Тэгээ ингээд шалгалт ингээд өгүүлж байхад мэдээж хүүхдүүд маань өндөр хүндлэгээ авахыг л зорж ажиллаж байгаа. Гэхдээ одоо зарим сурагчид маань тий өөрийнхөө өссөн үр дүнд хүрч чадахгүй байх тохиолдол бол нилээдгүй бас байдаг тий. Тэгээ ер нь бол ингээд таны туршлагаас харахад ингээд амжилттай шалгалтаа өгж байгаа тий. Тим хүүхдүүдэд одоо анзаарах ажиглагддаг тий нийтлэг тийм давуу тал юу байдаг вэ? За ер нь бол угаасаа мэдээж хэрэг хүүхэд болгон амжилттай авахыг бол хүсэж байгаа мэдээж хэрэг. Гэхдээ яг гол ялгаа нь тэрийг хүүхэд өөрөө ухамсарласан байна уу гэдэг маань ялгаатай юм шиг санагдав. Багш энэ пейперийг хийгээрэй гэж хэлэх хүүхэд өөрөө тэрийг ухамсарлаад би энийг одоо ингээд өөрийнхөө төлөө хийх ёстой шүү гэдэг нэг ухамсарын ойлголт байдаг байх гэж бодож байгаа. Хоёрдугаарт бол яаж байгаа вэ гэхээр за яг энэ хоёр сурагчийн маань хувьд ингээд хараад үзэх юм бол хичээл зааж авах явцад одоо юу гэх юм энэ онлын юм байна. За энэ томьёогоор бодно гэх юм бол энэ хоёр хүүхдийн хувьд бол үнэмшил төрдөггүй. За яагаад гэхээр тэг яагаад гэдэг асуултыг надад айгүйх асуудаг. Би ингээд хичээл дээр энэ юм байна гэх юм бол яагаад юм байгаа? Би итгэхгүй байна. Тэгвэл энийгээ тайлбар, энэний цаана юу байгаа вэ гэдгийг ингээд айгүйх асуудаг. Тэгэнгүүт нэг талаасаа багш ингээд хичээлийн бэлтгэл амар хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Хүүхдэд ийм байдаг шүү гэж хэлхээс илүү тийм багшийг хөгжүүлж байгаа. Нөгөө талаасаа хүүхэд тэр асуултаараа өөрөө тухайн зүйлийн мөн чанарыг нөлөө ойлгож авч байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Мөн чанараа ойлгоод авсан хүн бол тэрийг бодлогын тавил яаж ч өөрчлөгдсөн одоо нөгөө хөрвүүлэл угаасаа бодох боломжтой. Тэгэхээр яг тэрийг л айгүй сайн өөрсдөө суулгасан байх гэж би олон хоёрын хувьд бол дүгнж хараад байгаа. Тэгэхээр тэр айгүй давуу тал болтой гэж боддог. За тэгэхээр мэдээж нөгөө тань мэдгүй гайхахаас эхэлнэ гэдэг шиг тий. Багшийн одоо тайлбарлаж өгж байгаа альва бодлого, альва асуудлыг бол хүүхдүүд харж, анзаарч тий эрэл хайгуул хийж энэ бүр хөдөлмөрлөж хичээл зүтгэл гаргажсэн тодорхой үр дүнд хүрсэн гэж ингэж ойлгож байна тий. Тэгэхээр хоёр сурагчин маань одоо цагийн менежментээ ер нь яаж зохицуулж байсан бэ? Мэдээж нөгөө олон улсын шалгалт төхөөд ирэнгүүд хүүхдүүдийн маань цагийн ачаал нэгдүгээр үндэсний хөтөлбөр, дээрэс нь олон улсын хөтөлбөр тий дээрэс нь олон улсын шалгалт ингээ хугацаа туулцдаг. Тэгэхээр энэ бүхэнд одоо цагийн менежментийг ер нь яаж одоо зохицуулж байсан бэ? За миний хувьд болохоор ер нь бүх хичээлүүдээ яг одоо багшийн хийгэрэй гэсэн даалгавруудын ч юм уу хичээл даалгавруудыг цаг тухайд нь хийхийг аюу хичээдэг байсан. Тухайн өдөртөн юм уу эсвэл тухайн өдөрт нь амжаагүй байлаа гэж бодоход хагас бүтэн санд бүгдийг дуусгаад яг нэгтгэс огт одоо 3-т 4-т 5-ын даалгавар байхгүй гэж ч юм уу яг шинэ 7 оны тэгж эхлүүлэхийг нэлээд зорддог байсан. Тэгээд явангууд ялцчгүй яг цаг тухайд нь юм хийгээд байнгут нэмэлт сул цаг юу нэлийн харьцангуй их гардаг юм шиг надад санагдсан. Тэгвэл тэр сул цагуудаа яг математикийн past paper ажилтдаг ч юм уу эсвэл нэмж одоо чийжлэх зүйлс байх юм бол тэрийг дахиж давтаж харж чийжлэх ч юм уу. Тиймэрхүү байдлаар цагийн менежментийг ер нь зохицуулж байсан. За тэгэхээр ариун гэрэл өгшөө үүдэн Кембрижийн олон улсын шалгалтыг
өгснөөр те сурагчдад ер нь ямар давуу талтай энэ талаар бас мэдээлэл хуваалцаач та. За, Кембрижийн шалгалт өгснөөр бол нэгдүгээрт хүүхдүүд англи хэл дээр бас өгч байгаа. Тэр бол ерөнхийдөө бас нэг давуу тал гэж бол харж байгаа. Бүх хичээлүүдийн сабжектуудыг ингээ англи дээр уншаад даалгавруудыг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр нөгөө төрөлх хэл нь бол биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэгээр бол нэгдүгээр давуу тал гэж байна. Нөгөө талаараа ерөнхийдөө Кембрижийн хөтөлбөр маань ингээ төвшин ахих тусам хүүхдийн ерөнхийдөө яг нэг суралцах чадвар, бидаа суралцах чадвар ямар байгаа вэ гэдэгтэй бол ерөнхийдөө холбоо хамааралтай болоод ирдэг юм шиг санагдсан. Тэгэхээр нөгөө хүүхэд өөрөө хэр их ухамсартай байна, хэр өөрийнхөө төлөө ингэж хичээж одоо даалгавраа гүйцэтгэх тэр болгон маань ерөнхийдөө өөрөө бие дааж гүйцэтгэж байгаа байдалтай хамаатай гэж л бодож байгаа. Цагийн менежментийн хувьд бол би болохоор өдөр болгоны одоо төлөвлөгөө гараад зарим өдөр нэг ачаалттай өдрөө нэг ачаалттай өдрөө 2 past paper бод төлөвлөгөө гаргаад яг тэрийгээ дагаа авчихсан. Тэгээд яг математик дээр зорилгоо тавьсан. Тэгээд бүр яг хамгийн number эхний зорилгоо байсан болохоор би одоо математик хийчихэд одоо тэр past paper нэмэлтээр ажилласныхаа дараа үлдсэн даалгавруудаа хийж амжилттай байсан. Яг ганц хоёр даалгавар хөтөлдөг байсан ч гэсэн миний хувьд бол цагийн менежментэд тэгс хүчилсэн. За тэгэхээр дэлхийн топ үнэлгээ авахд те багш тэгээд найз нөхөд тэг гэр бүлийн оролцоо хэр байсан бэ? Яаж дэмжижсэн бэ та бүхнийг те? Миний хувьд л манай гэр бүл намайг яг хичээлээ хийх орон зайг нь тэмсгэл яг өрөөгөө амар сайн бэлдэж өгсөн юм шиг надад санагддаг. Тэгээд тэр үед ч гэсэн яг бусад гэр орны ажил ч юм уу те эсвэл заавал эртээрээ тоолоо гэрээ ч юм уу тиймэрхүү яг гэр бүлээс өгж байгаа тийм дарамт чахалт надад тэр үед бол харьцангуй бага байсан. Манай ээж авчсан тэрийг бодолцсон байх гэж би боддог. Тийм болохоор ч юм уу би гэртээ очивол одоо хичээлээ тараал гэртээ очивол айгуу сайхан ингээд тайван хичээлээ хийгээд ч юм уу. Тэгэхээр ер нь сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгуу тогтвортой байсан. Тийм. Миний би бол гэр орны ажлыг хийдэг байсан. Гэхдээ аав ээж нь болохоор намайг сэтгэл зүйд бол маш их дэмждэг байсан. Одоо чи чаднаа чи топ авч чадна, хичээл чадна гэдэг зүйлийг одоо миний тархинд маш сайн суулгаж өгсөн юм уу? Тийм болохоор сэтгэл зүйн байдлаар гэр бүлийн хувьд бол намайг маш сайн дэмжсэн. Тэгээд заримдаа яг ажлаас чөлөөссөн. Нэмээд хэлэхэд бас бит хоёр яг шалгуулт болгоны артаас амар их мөрөцдөг байсан. Яг хинэн сайн авах бол гээд тэр нь бас нэлээд түлхэц болсон болов уу гэж боддог хөрдөө. Энэ хурцлж ирсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр шалгалтын үеэр одоо дийлэнх сурагчид маань нэг ачаалаасаа шалтгаалаад тэгээ жоохон айх, сандрах, дүгших те шалгалтанд орохдоо дүгших. Ийм тохиолдлоосаа болоод яг өөрийнхөө хүссэн хэмжээнд шалгалтынхаа үр дүнг авч чадахгүй байх тийм тохиолдол бас харагддаг те. Тэгэхээр энэ шалгалтын үеийн стрессийг ер нь яаж сурагчид даван туулах боломжтой гэж багшийн хувьд хардаг байна. Шалгалтын үеийн стресс ер нь бол хүүхд болгоноос хамааруулаад янз бүрээр илэрхийдэг тий. Ерөнхийн ингээ хүүхдүүдийг ажиглаж байгаа шалгалт өгч явахдаа одоо юу гэдгийг хөлн ингээ чичрэгч байд юм уу ингээ үзгээ ингээ ширээгээ ингээ дуургах ч байдаг юм уу тий. Эсвэл ингээ хөл гарын алга нь ингээ хөлрөөд ингээ материал нь ингээ норцсон байдаг ч юм уу янз бүрээр ерөнхийдөө илэрхийлдэг. Тэр болгон дээр бол хүүхэд болгон өөрийнхөө тийм тайвширдаг аргыг бас мэддэг байгаасаа гэдэг үе бол ерөнхийдөө хүсдэг. Одоо би юу гэдгийг за жишээлбэл ингээд тодорхой хэмжээгээр шалгалтанд орох юм нь за ингээд нэг гүнзгий амьсгаа аваарай гэдэг ч юм уу багшийн чиглүүлэхтэй байгаа ч гэсэн тухайн хүн өөрөө яаж тайвширдаг вэ гэдэг аргаа өөрөө хүүхэд олдог байх хэрэгтэй байх гэж бол боддог. За баярлалаа. Тэгэхээр хоёр сурагчийн манууд те дараагийн одоо энэ олон улсын хичээлээр шалгалт өгөх сурагчдаа хандаж одоо богинохон тийм зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Ямартай ч яг үнэхээр чи одоо өндөр оноо аавна тэр тусмаа топ үнэлгээ аавна гэж бодож байгаа юм бол бусад хүүхдүүдээс илүү их хичээл зүтгэлэр нь бол гарах хэрэгтэй. Тэгээд ариун гэрэл хашийн хэлснээр ч гэсэн чи яг одоо сайн оноо авснаар чиний ирээдүйд яаж нөлөөлөх вэ гэдэг зүйлийг өөр дээрээ тусгаж авч тэрийг ухамсарлах хэрэгтэй. Тэгээд тэр л хамгийн том зөвлөгөө дөө. Аяг мөрний үед би бол анаатай санал нийлж байна. Тэгээд би болохоор яаж хийж ирсэн бэ гэхээр бус хүүхдүүд 1-2 paper pass paper ажиллаж байхад би бол pass paper-уудад дахин давтан 3 удаа ажиллаж байсан. Тэрийг бол маш тод сандаг. Тэгээд тийм болохоор хичээл зүтгэлээс одоо үр дүн маш хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За багшийн хувьд миний хувьд хэлэх юм бол
мэдээж хэрэг хүн болгоно л өөрийн цаана нь болол авахыг хүсэж байгаа тийм хүсэл бол байгаа бах. Тэгэхээр гол зүгээр зүйл маань бол яг түрүүний шиг хэлсэнчлэн мөн чанарыг нь илүү ойлгосоо гэдэг зүйл. Яг багш ямар ч хичээлийн хувьд багш ийм байдаг гэж хэлхээс илүү энэний цаана ямар прогресс явж байгаа вэ, ямар процесс байгаа вэ гэдгийг айгүй бодит амьдрал дээрээ буулгах гэх юм уу те. Ингээд ойлгож авч иж тэрийгээ улам илүү хэрэглэн шүү гэдгийг илүү сайн хэлмээр байна. За энэ удаагийн подкастэнд зочноор оролцсон дэлхийн топ үнэлгээ авсан сурагчид тэгээд бэлтгэсэн багш Ариун гэрэл нартай баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.